За яг хаан дуутахаар чи харуулчих. За энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Facebook дээрээс бас намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Яагаад би бусад ингэж хэвлэлийн мэдээлэлд хандах болсон бэ гэдэг шүүгчийн захирамжаа би харуулчихъя. За шүүгчийн захирамжин дээр бол Эс Мөнхбат нь өөрийн хөтөлдөг эрчүүдийн дэлгүүрийн ахлах болон Мөнхбат сүх очир зэрэг цахим хаягуудаар дамжуулан за ингээд бусад бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээллийг ингэж одоо нөгөө яриад байгаа тухайн эмчийн бүтээгдэхүүн за тэр нэг бүрхүүлийнхэн талаар гэдэг энэ гурван үгийн талаар би альва мэдээлэл тараахгүй байх ийм шүүгчийн захирамжтай. Тэгэхээр эндээс би юу гэж ойлгож байна гэхээр би бол зөвхөн энэ өөрийнхөө хоёр хаягн дээр тарааж болохгүй юм байна те. Гэхдээ бусад юмд мэдээлэлүүд би өгөх нь чөлөөтэй юм байна гэж ойлгосон. За тэгэхээр би энэ эмчийг болуулна худлаа мэдээлэл ингээд тараагаад байна гэж удаа дараа ярьж байгаа. Би тэрнийг яг нотлох баримтыг нь өнөөдөр та нарт өгчихье. За энэ дээрээс харах юм бол энэ бүхэнд манай улсын эрүүл мэндийн яам оролцоотой байж магадгүй гэж би одоо хардаж эхэлж байгаа. За Монгол улсад зарагдж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, юу л байдгийг бүх юм заавал Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн байх ёстой. Зурагтайгаа байх ёстой, нэртэйгээ байх ёстой. Энийг захын хүн шууд интернетээр ороод шалгаж болдог байхгүй юу? Тэгвэл энэ яриад байгаа эмчийн бүтээгдэхүүн тэр сайтн дээр байхгүй. Тэгэхээр эндээс бид нар юу ярьж харж болох вэ? Монгол улсад бүртгэлгүй хууль бус бүтээгдэхүүнийг зарж ирсэн үү гэдгийг харж болно. Хинэ нааш хүрээдэр. Би одоо энэ таблетэн дээрээс ороо харуулъя. За та нар өөрсдөө шууд одоо энэ лайв энэ төр хэрвээ явж байвал та нар Google дээрээ Монгол улсад бүртгэлтэй эмийн жагсаалт гэд бичээд хайхаар манай эрүүл мэндийн яамд бүртгэлтэй байгаа бүх мэдээллүүд гарнаа. За Монгол улсын эмийн бүртгэл. За тэгээ энэ дээр ороод энэ одоо энэ за энэ дээр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэд хайж болно. За хэдүүдээ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг жагсаалтаас нь хай. За NMN гэд тухайн нэрээр нь ингээд бичээд хайхаар мэдээлэл байхгүй гэж байгаа. Тэгэхээр энэ яриад байгаа зүйл чинь бол Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдээгүй байхгүй. За Монгол нэрээр нь бичээд хай. Би жоох амар чангарч байна. Уучлаарай. За энэ ачаалч гинэ. За одоо Монгол нэрээр нь бичээд хай. За энэ баримтыг бол бүх хүн гэрээсээ шалгаа харж болно. Ганцхан одоо нөгөө нэг энэ бүтээгдэхүүнийг ч биш. Өөрийнхөө худалдаж авах гэж байгаа те бүтээгдэхүүн чинь байх юм бол энэ нэрээр нь өөрийнх нь хайрцаган дээр нь бичсэн байгаа нэрээр та нар бүгдээрээ ингээд бичээд хайж болно. Томор бичмээ дөө. 3 үсгийн гурван ингээд энэ монголоор бичсэн нэрээр. Уучлаарай би бас нөгөө онлайн дээр жоох муу ажилдаг. Тэгэд энэ туслах хүүхэд дуудцээ. Худалдааны нэр гэдэг юм. Энэ за жоохон дата мата гацж гэн манайхаа уучлаарай. За одоо ачаалж гэн камер руу хараараа. Яг монгол нэрээр нь бичгээр. Юу болчихоо? Та нөгөө нэг сая нэг. За уучлаарай. За одоо ингээд яг хайхаар бас байхгүй байгаа заа ёо. Гэхдээ эмч бол өөрөө байгаа гэж зөндөө олон мэдээлэл гаргаж байгаа та нар харж ирсэн үү? Тэгвэл тэр мэдээлэл нь яагаад байгаа гэж гаргаж ирсэн бэ гэдгийн учрыг одоо би танаас тайлбарлаж өгье. Би бол энд яамнаас засвар хийж гин гэж хардаж байгаа. Надад хардах хэрэг байгаа үстэй. Өчигдөр миний ярих эрхийг шүүхээр хаалгасан. Энэ тухай ярих эрхийг. Өнөөдөр тэгвэл яамнаас энэ бүтээгдэхүүний засварыг хийж авах маш өндөр магадлалтай. Сая бид нэр хайгаад харлаа штэ. Бүтээгдэхүүнийх нь жагсаалт энд байхгүй юм тийм үү? Тэгвэл хуучин тухайн эмч өөрөө за монгол нэрээр хайхаар байна уу? Энэ дөө шал ондоо бүтээг. Хараа. Нэрээр нь бичээд хайхаар гарнаа. Тэгэхээр энэ одоо нөгөө шүүхээр миний хэлж болохгүй гэд хэлсэн байгаа үгийг энэ дээр бичгээр энд шал өөр компаниг гарч гаад энэ юу гэж ямар компани гэж байна? Одоо Монгол улсад бүртгэлтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэвэл ганцхан энэ компанид бүтээгдэхүүн байна. Намайг шүүхэд өгсөн компани бүртгэл энэ дунд байхгүй байна. Гэтэл шүүгч энэ дээр шууд миний эсрэг шийдвэр гаргаад миний бүх дансыг хааччихад хүүхдүүдийн манд данстай тэгэхээр энд шудраг юм болж гэнэ үү? Болохгүй байх гэж би харж байгаа. За тухайн эмч бол өөрөө одоо
тухайн бүтээгдэхүүн маань яг энэ сайтанд бүртгэлтэй гэдэг мэдээллийг цахим дээр зөндөө олон удаа хийжсэн. Цахим дээр хийхдээ энэ дээрээс ямар алдааг бид нар харж болох вэ гэвэл тухайн эмч эндээс юуг нууцгах гэж одоо энд хэрвээ миний хардаж байгаа шиг засварын ажил хийгдэж байгаа гэж үзэж болох вэ гэвэл тэ нэг бол бүртгэлгүй нэг бол засвар хийж штэ энэ чинь. За тэгвэл юу болж байгаа гэхээр энэ бүтээгдэхүүнийх нь хайрцаган дээр нь 120 ширхэгтэй гэд бичсэн байсан юм аа. Энэ Монгол улсын эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа бол энэ шошготой яг таарах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас энэ зургийг нь оруулдаг юм. Тэгэхээр энэ Монгол улсад зарагдж байгаа энэ бүтээгдэхүүн чинь би өөрөө худалдаж авсан. Энэ минийх шүү. Бүгдээрээ монголчууд харсан те. Тэгвэл энэ дээр 60 ширхэгтэй гэж байгаа. Тэгэхээр яасан байх нь вэ? Хилээр дамжуулж оруулж ирэхдээ тэр хүн 120 ширхэгтэйг оруулж ирсэн байна. Тухайн компанитайгаа гэрээ хийсэн байх магадaltaй байна тийм үү? Тэгэхээр 120 ширхэгтэйгийн үнээр 60 ширхэгтэйг хүмүүс зарсан ба шүү. Тал мөнгө нь хайцсан. Эсвэл энэ яагаад энэ бүртгэлээс энэ зөрүүтэй байгаа юм? Тэгээ яагаад намайг худлаа мэдээлэл тараасан гэдэг байгаа. Шүүх нь яагаад тэгж үзээд байгаа юм? Тэ? За, хоёрдугаарт энэ нөгөө эмчийн өөрийнх нь гаргасан зүйл шүү. Та нар эрүүл мэндийн мэдлэгтэй эмч юм уу одоо энэ чиглэлийн хүмүүсээс асууж болно. Энэ дээр болохоор тухайн бүтээгдэхүүний ард хуучин савлгаа. Энэ хуучин савлгаа. Одоо миний гартаа бол шинэ савлгаа. Хуучин савлгаан дээр 2 per day гэж бичсэн байгаа. Англиар энд өдөрт 2 ширхгийг уунаа. Энэ дээдлэлт нь болохоор fair serving гэдэг. Нэг тунд агуулгадах хэмжээ 250 мг. Тэгэхээр нэг тунд агуулгадах хэмжээ 250 мг байгаад өдөрт 2-ыг уух юм бол 500 мг-ыг нэг хүн өдөрт ууж байгаа тэ? Гэтэл одоо шинээр савлгаа нь 125 мг-тай болоод өдөрт 2-ыг уuna. Эннээс 2-ыг уухад 500 байсан, эннээс 2-ыг уухад 250 мг болж байна. Хуучин шинэ савлгаанаасаа энэ яагаад тунгаа багсгаж байгаа юм? Эрүүл мэндэд сайн байсан бол тэ? Яагаад тунгаа багсгасан юм? Яагаад 2 дахин багсгацсан? Хүний биед гаж нөлөө, сөрөг нөлөө гарах эрсдэлтэй байсан учраас тунгаа багсгаж байгаа. За энэ гаж нөлөөг хэн гарах одоо хүний биед гаж нөлөө гарч яах гэдгийг хэн энд судалж мэдчих ёстой вэ гэвэл тэр намайг шүүхт өгсөн эмч. Энэ эмч чи өөрөө ярьсан. Энэ бичлэгэн дээр байгаа шүү. Энэ дээр энэ миний ярьсан тэр 2 per day өдөрт 2-ыг уун 250 мг-тай эднэр чинь байгаа. За энэ компани гэхдээ өөрийнх нь сайт байгаа шүү дээ тийм ээ. Провдали би гүйцэж хэлээгүй юм чи гайгүй. За бажара. Хинэ агандо. Түр миний нэг барьцгаач төхөө. Монгол улсад борлуулсан бүтээгдэхүүнийх нь танилцуулга байна шүү дээ. Энэ танилцуулгатайгаа таарах хэрэгтэй байхгүй юу? Тухайн компанийнхаа сайтн дээр байгаа аль бисний сайтн дээр байгаа танилцуулгатай таарах хэрэгтэй үстэй. Гэтэл энэ компанийн танилцуулган дээр тэр 2 per day гэдэг үг нь байхгүй. Энэ шошгоныхоо зөвхөн гадна талын шошгоноосоо гэхэд маш олон алдаатай. Гэтэл дугуйхүү эмчийн бариад байж байгаа тэр нөгөө өөрөө танилцуулсан юмн дээр нь тэр 2 per day гэдэг үг нь энэ дээрээ бол байгаа. Энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнч бай, эмч бай, хүний биеэр ингээд дамжаад ороод эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авч байгаа бол энэ чинь шошгоны нэг үг үсгч алдаатай байх ёсгүй. Энэ чинь ямар бид нар чихэр идэж байгаа юм шүү дээ, тийм үстэй. Энэ чинь дэлхийн хэмжээний том компани, топ брэнд олон улсад алдартай компаниг намайг гүтгэж гин гэж үзэж байгаа. Тэгвэл ийм том компани манай жижиг дунд үйлдвэрээс илүү ийм дор алдаа гаргадаг юм уу? Хизээч гаргахгүй тийм үү? Тэгвэл энийг хаана хийсэн байж болох вэ? Иргэд өөрсдөө бодох хэрэгтэй. За би бол тухайн эмчийг монголчуудын эрх ашигаас хэдийнэ урвсан гэж бодож байгаа. Надад хардж байна. Би хардж байна. Тэгэхээр яагаад би тэгж хардж байна гэвэл та бүхэн бүгдээрээ бүрөө гээд одоо тэр нөгөө намайг шүүгт өгсөн байгаа. Надаар тэр нэрээ хэлүүлэхгүй гэж айгаад байгаа компанийнх нь аль бисний сайтнаас өөрсдөө ороод харцгаа. Тэрэн дээр энэ компани ажилтнуудын мэдээлэл байгаа. Энэ дотор тэр эмчийг эмнэлгийн зөвлөх нь гэж бичсэн байна. Энэ хүн бол Монгол улсын иргэнээс гадна яг над шиг би хятадын компанид ажиллаж байгаа шиг энэ хүн чинь тэр Нидерландын компанид ажиллаад байгаа байхгүй юу? Эмнэлгийн зөвлөх хийгээд байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн туршилт муу гарч जैन сайн гарч जैन гэдгийг хэн хийсэн байх вэ? Энэ хүн хийсэн байх магадлал өндөр үү? Яагаад Монголд энийг хийгээд
бусад газар хийгээгүй вэ гэдгийг би баталгааг харуулъя. Та нар сайт руу н ороод хараарай. Сайтн дээр нь энэ компанийн аль биесны сайт шүү. Би дэлгүүр дээр нь очиод ажилтнаас нь энэ танай компани сайт мөн үү гэд асуухад тэр мөн байна гэж өөрөө баталгаажуулсан учраас одоо би хэлж байна. Бүх хүн бус сайтаар нь ороод харах боломжтой. Энэ дээр за та тэгвэл одоо та тайлбарлаа өгч. Яг одоо гүйцэтгэх захирал нь хүрээд ирлээ. За байж би юм ярьж. За би ярьж би ярив. Чи одоо сан. Та ямар хүн Уга би ихлэ яриагаа дуусгачаа тэгээд дараа нь энэ үнээс тайлбар авчихгүй. Зөндөө худлаа ярьлаа шүү дээ. Та дараа нь би тань яриагаа дуусгах болох уу? Үгүй чи наа. Уга энэ хүмүүс чинь надаас авчих шүү дээ. Та нанаа яар. За би энд яриад тэгвэл наашаа өрөөд яа. За хараа. За үгүй хараа. Би одоо үгүй хараа би энэ хүнтэй яг адилхан зан гаргахаар би амар бүдүүлэг зан гаргаад байгаа хгүй юу. Тэгэхэр чи би одоо ингэж чадахгүй шүү дээ. Үгүй одоо би ганцхан юм ярьлаа. Би чамаас ганцхан юм асууя. Чи манай бүтээгдэхүүнийг хятад үйлдвэрсэн гэж хэлсэн те. Тэр баримт чи яг хаана байгаа? Хаана байгаа? Чи үйлдвэрлэлийн явдлаа. Үгүй. Тэгвэл би танд харуулах хэрэгтэй юу? Танд харуулах бүтээд шүү дээ. Танах яагаад зөрөөд байгаа? Хүрээд ирлээ шүү дээ. Сайтнаас яагаад зөрөөд байгаа? Юу зөрсөн бэ? Чи хоногийн миний түрүүний гаргасан зураг хаавна. За хоёулаа 50 яри. Би чамаас нэг л юм асуусан. Ганцхан юм асуусан. Чи манайхыг хятад үйлдвэрсэн гэж хэлсэн тийм. Хятад үйлдвэрлээд үйлдвэртээ нь очиж уулзсан гэж лайв хийгээ явуулсан. Яг очсон юм уу? Ямар үйлдвэр вэ? Хин гэдэг захирал. Би очиж уулзаагүй юм бол яагаад тэрийг мэдж байгаа? Тэгвэл баримтаа гаргаж. Очиж уулзаагүй юм бол яагаад мэдж байгаа? Бол яагаад ямар ч үйл ажиллагаа яваагүй шүүх хурал эхлээгүй байхад айгаад та жоохон тайван байг. Та тайван. Яагаад гүйл чи энэ олон хүмүүсийн эрүүл мэндийн яамны сайтн дээр мэдээлж хаавна. Энэ хүн хүрээд ирлээ шүү дээ. Одоо за үгүй зүгээр энэ компанийн захирал хүрээд ирлээ шүү дээ. Компанийн захирлаас хинэ мэдээ хүрээд ир. Яг гэрч байгаа. Битгий. Энэ их хэрэгтэй. Үгүй энэ их хэрэгтэй. Зүгээр байж. Ой, борхоо. Үгүй саяны юуг аваад ирлээ. Лаймстай аваад ир. Одоо компанийн хүн хүрээд ирлээ. Лаймстер байгаа гэж ярьсан шүү дээ. Одоо байхгүй. За харъя би сая бүх хүнд харуулсан. Одоо компанийн захирал яагаад байх? За одоо ороод. Орооч тэгээд. Одоо бүгдээрээ харсан шүү дээ, тэ? Хэрвээ энэ бүртгэл нь гараад ирэх юм бол энэ хүн цаанаас нь бүртгэл орчлоо. Одоо оч гэж хэлсэн болж таарна тийм үү? Чи одоо бүх юмыг ингэж. Үгүй энэ таар л да. Одоо юм байдаг чи одоо ингэж ярих. За та одоо тэгч. За би хүлээж. За хүлээж явуучлаарай. За миний бүр. За эхлээд үгүй та цаг алдаад байна. Наач. Үгүй. Аваад ирдээ наа. Үгүй наачаага ийш харуулж гад. Энэ чи үгүй тэр хүний хувийн өмч аахгүй юу? Би одоо хэлчихээ та. За би та нараас би яагаад энд ингэж за би энэ шиг ингэж сошиалар гардаг хүн биш. Сандраад буруу зүг ярьж иж магадгүй. Гэхдээ чи хараад эндүг хэвдэж байна. Энэ хүн гэсэн эхлээд хүүгийн эхлээ хуулийн байгууллагын тогтоод. Харин тийм. Би одоо очоод та нарын бүгднийг чи харуулж ийсэн. Мэддэг хэрэггүй байна. Байхгүй ингээд сая өөрөө хэлсэн харсан уу? Ой байгаа. Хүүчи. Сая өөр бусад компаниг гараадсан юм шүү дээ. Бусад компаниг гараадсан. За хараа. Ингээ хайртай гарч ирээгүй. Бусад компаниг гарсан. Ганцхан энэ компаниг гарахгүй байгаа шүү дээ. Дараа нь тайлбар өгч. Харин тий би дараа нь яг хөө тэд нар өөрсдөө тайлбараа өгч болно шүү дээ. Тийм биз дээ. За хөөе тэр гэхдээ борхоо. Мэд тэр хүний хайцгааг нь бичлэг хийгээд гар утсаараа бичлэгийг авчих. Тэгээ яг гарахгүй байгааг нь харъя. Гэхдээ та өөр дурын нэг бүтээгдэхүүнээ бичээ хайчих. Та дурын бүтээгдэхүүнээ бичээ хайчих. Тэ? Одоо ийм л юм болж компанийн захирал өөрөө ирээд бүртгэлтэй сайтныхаа мэдээллийг олохгүй байгаа үстэй. Тэгээд харахаараа бүртгэлтэй сайт байгаа. Манайх сайтн дээр байгаа гэд. Одоо захирал нь олж чадахгүй байна. Тэгээд намайг худал мэдээлэл түгээдэг, гүтгдэг гэх. Гэхдээ надад Монгол улсын эмнэлгийн эрхлэлийн тухай хуулиараа би ийм хууль бус байж болох бүтээгдэхүүний талаар иргэдэд мэдээлэх, сэрэмжлүүлэх би үүрэгтэй.
би иргэн хүнийхээ хувьд үүрэгтэй. Тэгэхээр би энэ эрхээ эдлээд үүргээ биелүүлээд үлдсэн юмаа яриад хурдхан дуусгачих. За би яагаад энийг зөвхөн Монголд ингэ хийж гин гэдгийг нөгөө сайтн дээрээс нь ахаад харуулъя. Хараа тухайн эмч бол энэ гэхдээ ийм шүү. Намайг дэлгүүр дээр нь очиод харахад биологийн идэвхт бүтээгдэхүүний гэрчилгээ гэдэг гэрчилгээ надад харуулсан. Биологийн идэвхт бүтээгдэхүүний гэрчилгээ гэдэг бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биш ээ. Энэ юу вэ гэвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь эмч биш, хоолч биш зүйлийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэнэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг уусан хүн хордохгүй гэсэн утгатай ер нь бол биологийн идэвхт бүтээгдэхүүн гэвэл энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хоёрын голын зүйлийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг багхгүй юу? Тэгэхээр тэр хэтрүүлж хэрэглүүл хүнд сөрөг нөлөө гарч болно. Тэгэхээр энэ дээр хэрвээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж бичих ёстой тийм үү? Гэтэл ийм биологийн идэвхт бүтээгдэхүүнийг гэрчилгээтэй байж тухайн эмчүүд цахим орчинд тарахдаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний гэрчилгээтэй гэдэг утга бүхий ийм мэдгдлийг ингээ хийгээд байгаа. Комментэн дээр нь. Тэгэхээр иргэдэг төөрөгдүүлж гад энэ төөрөгдлийг бид нэр гаргах ёстой үстэй. За би нөгөө Монголд ганцхан энийг хийж байгаа гэдэг юугаа харуулъя. За гэхдээ энийг баримт гэхгүй юм бол өөр юуг баримт гэдэг юм бэ? Би одоо мэдэхгүй. Яг би чи иргэн хүнийхээ хувьд энэ бол баримт юм байна гэж бодоод гаргаж байгаа шүү дээ, тэ? Сайхан зэгстэй явж саяны юу ман зураг маань хаяач ба. За мэдээ нэг барьж. Энд энэ. За энийг харуулчихсан шүү дээ би, тэ? Энэ бол тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа зургийн тайлбарнаа. Тухайн компани дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа зураг нь тайлбарна. Намайг шүүхэд өгсөн гэдэг байгаа тэр компани. Энэ дээр та нар ингээд тодруулаа хардаа албан ёсны дэлгүүр нь дэлхийд дээр ганцхан Монгол улсад байна. Өөр дэлхийн хаанч энэ бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулахгүй байна. Энэ Нидерландд local ops тэгээд энэ чи Канадад яг тэр албан ёсны ops нь байдаг гэж энэ дээр тэмдэглэсэн байгаа. Би ороо шалгахад энэ local ops гэдэг дээр нь ямар нэгэн илгээнж хүлээж авдаг тийм опстай хаяг байхгүй. Зүгээр л цаасан дээр ийм гэрээ ийцэн ийм хаягтай гэж мэдэгдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар эндээс юг харж болох вэ? Яагаад чанартай бүтээгдэхүүнийг ганцхан Монгол улсад зарж байгаа юм? Яагаад дэлхийн бусад улсад зарахгүй байгаа юм? Яагаад гэвэл энийг хамгийн наад зах нь Австралид худалдахыг хориглосон байдгийг. Австралийн TG.gov. Австрал гэсэн сайтнаас нь эрүүл мэндийн яамных нь албан ёсны сайтнаас та нар бүгдээр ороо харж болно. Энэ NMN болон наадын төрлийн бүх бүтээгдэхүүнийг тэнд худалдаахыг хориглосон албан ёсны шийдвэрүүд нь засгийн газрынхаа яамны сайтн дээр байгаа. За тэр маань нэг хинэ мэд энэ шүү дээ. Та нар ингээ ороо харж болно заяа. Энэ хэсгийн тодруулаа авчихгүй юм манайха. За тэгээ бүх хүн ороод харж болно. Энэ тэгэхээр араа манай улсын эмнэлгийн эрсдлийн тухай хуулийн дээр өгнө. Энэ гадны ямар нэгэн улсад хориглогдсон бол манай улсад худалдаахыг оруулж ирэхийг хориглодог байхгүй юу? Гэтэл энэ Австралид хориотой Монголд ягаа ороод ирсэн. Тэ? Энд ямар нэгэн өөр аргаар тэ? Ямар нэгэн хууль бус аргаар, ямар нэгэн санхүүгийн аргаар ороод ирсэн үү? Тэр ягаад дэлхийн нийтэд худалдахгүй байхад ягаад ганцхан Монгол улсад дэлгүүртэй тэгээд салбараа нээгээд байгаа юм. Тэ? Энэ нь ямар нэгэн хууль бус арга орсон уу? Надад хардах эрх байна. Би хардах эрхийнхээ өрөөнд бас мэдээллүүдийг гаргасан. За тэгэхээр би тухайн эмчээс энэ одоо компанийн захирал ярина гэсэн тэр хүнээс нь хэдүүлээ хамтдаа асууя. Эхлээд бидний одоо иргэдийн хамгийн төөрөгдсөн зүйл бол тэр бүтээгдэхүүн үнэхээр 26 тэрбум эсийг эмчилдэг юм уу? Хүүхдтэй болох гээд үр шилжүүлэн суулгах гэсэн хүн тэрийг угаад хүүхдтэй болсон юм уу? Баримт нь байгаа юм уу? Баримт үйжиж хүн ярих хэвээр. Одоо захирал нь ирсэн чинь тэрийг асууя. Эрэгтэй хүний чалах бэлгийн сулрал сайн юм уу? Эмэгтэй хүний сарын тэмдгийг эмчилдэг юм уу? Сахарын өвчтөй хүмүүс энд үнэхээр сайн гэсэн шинжлэх ухааны судалгаа нь байгаа юм уу? Хамгийн хүн чанаргүй өвөөгүй зүйл бол манай ахмад наснууд үр хүүхдтэйгээ амьдрахыг хүснэ. Хинч өгөхийг хүсэхгүй. Үр хүүхдээ хаяад өгөхийг хүсэхгүй. Тийм хүмүүсийг зөнөглөөс хамгаалan залуужуулна гэд. Тэгвэл тэрнийх нь баталгаа нь юу вэ? Монголд хэдэн хүн залуучдсан. Одоо энэ яг захирлын ирсэн юм чинь захирлаас нь бүгдээрээ энийх нь баталгааг нь эхлээ асууч. Энэ бол миний гаргасан анхны мэдээлэл дээр гарсан зүйлээ. Тэрийг үзээд лайв хийсэн отхон төгсгээд хүн одоо тэнд ирээд зогсож байна. Хэрвээ үгүй гэвэл хөндлөнгийн гэр чинь тэнд байна. Миний хамгийн анхны мэдээлэл дээр энэ бүхэн байсан. Эхнээс нь хэрэгээ эхлээ ярив. Хэрвээ хэрэгээ ярих чам бол те
За одоо тэр захирал нь хайгаа олохгүй шүү дээ. Бүр харалтаа. Өөрийнхөө гар утсан дээр цааж. Үгүй та өөрийнхөө гар утсан дээр цааж. Би наадах чинь компьютер дээрээс хайгаад би өөрөө баталгаажуулаа видео болгоод авсан. Тэгэхэд гарахгүй байсан. Тэгвэл сая гасцаа. Мэдээлэл ачаалж байна гэж гарсан Wi-Fi би одоо камер дээр өөрөөсөө засаа харахгүй юу те. Wi-Fi гэдэг тэр таап нь холбогдсон байсан. Үгүй энэ дээр бол байна штэ. Одоо иймэрхүү юм үүснэ гэд би тэр 10 хэдэн цагт те эхлээд нөгөө хэвлэлийн хурлаа 60-ын 50-та хэдэн цагт 12:30 гэсэн мэсэн те. Тэгээд би ингээ ороод шалгаад харсан чинь байхгүй болсон суухгүй юу. Тэгэхээр би за энд яг засвар орж байна гэж би хардсан. Тийм учраас би засвар ороод дуусахын наан би галс мэдээллийг хийчихгээд тэгээд хамгийн олон сэтгүүлч хамгийн хурдан гарч ирэх боломжтой газар нь энэ нэмцэн гээд энд хүрээд ирсэн байхгүй юу. За тэгэнгүүт одоо эдгээр мэдээж мэдчихэж штэ. Яг захирал нь ирсэн байгаа. Яг айгаад байгаа. Яг сандраад байгаа. Намайг шүүхэд өгөөд шүүхэд ялж байгаа компани бидтэй. Одоо шүүхээс гадна эрүүд өгсөн байгаа штэ. Намайг эрүүгийн гэмт хэрэгтэнч болохгүй үзэж байгаа компани бидтэй. Тэгэд яага айгаад одоо энэ ч захирал нь ирээд энэ ч бүр орил дайраад байгаа юм те. Яг талбай дээр нэг жагсаал хийхээр нэг зэрлэг хідэн хүн гарч ирээд дайрдаг. Яг тэрэн шиг үзэгдэл болж. Тэгээ би хэвлэлийн хурал зарласан цаган дээр хэвлэлийн хурлаа хийнэ гэ энэ үнтэй ярихгүй. Би тийм бүдүүлэг зам ман гаргаж би чадахгүй шүү дээ одоо. Тэ ийм л юм болж шít. За одоо хэрвээ энэ сайтан дээр гарсан бол засвар нь орцоо. Тэ орцоо. Надад энийг баталгаажуулаад авсан. Гар утсан дээр надад энийг хийгээд авсан бичлэг маань байгаа. Агаагийнх нөгөө утас хаав наандоо. Хинэ наад одоо бичлэгээ зогсооч. Миний ажил дээр хийсэн. Ой борхоо. Агаад миний утас өгч. За тэгээд надад бол хараа энийг ингээ баримтжуулаад авцгаа. Би ч одоо шүүхээр ч ялагдаад эрүүдээр ч гэмт хэрэгтэн болгож байгаа хүн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чин одоо би зүгээр нэг тэнэг зүйл яриад, баримтгүй зүйл яриад ингэн гэж байхгүй. За. Тэр хүн яг зөв ярьж шүү дээ. Одоо тэнцээ. Монгол улсад мэрэгжлийн хяналтын газар байхгүй учраас энэ бүх юм заваа юм болж байна гэд. Энэ миний ажлынхаа өрөөн дээр ингээд баримтжуулаад авсан. Одоо миний гар утсан дээр би нааша гарахаасаа өмнө баримтжуулаад авсан байхгүй юу? Би энийг өдөр бүр шалгаж байгаа шүү дээ. Эднэр нөгөө 250 мг-тай гэдэг тэр өндөр тунгаар хийсэн энэ гэрчлэгээ хэзээд эднэр солих ёстой байхгүй юу? Угаас солих ёстой. Тэгэхгүй бол энэ Монгол улсад зарагдж байгаа энэ бүтээгдэхүүний чинь тоотойгоо зөрчиж байгаа шүү. Үгүй бол эднэр иргэдэд залилсан. Та нар 120 ширхэгтэйг тий 250 мянгаар зарж байгаа үстэй. 120 ширхэгтэйг зарнаа гэж бүртгэлээ хийлгээд 250 мянгаар зарсан. Тэгснэ 60 ширхэгтэйг 250 мянгаар зарчгаар чинь эн чинь нэг 120 мянган бараа болж таарах гэдэг байгаа үстэй. Тэ тэгэхээр энийг худалдаа авсан бүх хүн эсвэл энэ компаниас тал мөнгө бутаг авах хэрэгтэй юу? Энд чинь Монгол улсын гайлаар тэр татвараар төлөхдөө 120 ширхэгтэй гээд бүрдүүлэлтээ хийгээ оруулаад ирсэн гэдгээ энэ эмч чинь өөрөө батлаад энэ дээрээ зураг хөргөө тавиад удаа дараа ирээлээ хийгээд бүх хүн ороо шалгад бичсэн байна. Одоо хайхаа. Чи одоо нөгөө нэг юун дээр чи таапан дээр гарч байна уу? За тэрийнхээ сүлжээг нь оруулаад. За компьютер дээр надад бол энийх нь баримт хангалттай байгаа шүү. За ийм учраас би яарсан. Одоо ингээд эднэр манай сайт байсан гэж хэлнэ заяа. Манай сайтн дээр манай мэдээлэл байсан гэж хэлнэ. Тэгэнгүүтээ байхгүй гэж гүтгэнэ. Заяа. Дараа нь бол ягаад бид нар би байсан гэдгийг одоо их юм итгэлтэй байна гэхээр хэдүүлээ өөр компани бичгээр бусад компаниг нь гарч ирсэн шүү дээ. Монголоор бичгээр гарч ирсэн шүү дээ. Өөр бүртгэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь гараад ганцхан энэ компаниг гарахгүйсэн тий. За ингээд би буцаад хэрэгтэн болно. За одоо та нар хэргийн процессыг хараарай. Тэр залуу талбай дээр ирээ худлаа яриа гүтгсэн. За одоо энэ захирал нь дахиад тэрийг хэлнэ. За юм байна. Сүүл нөгөө нэг нараа гишүүний юутай холбоотойгоор ширүү булчирхан энийг талаар мэдээлэл өгч тэр бас нэлээд өчигдөр рекорд имэн билүү рекорд гэж сайт өгдөг шүү дээ тий. Тэндээс эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас очоод тодруулга авсан байсан энэ дээр. Тэгсэн чинь тухайн бүтээгдэхүүнийг нь бол бид нэр торгуулийн арга хэмжээ авсан. Ийм арчаагүй төрийн байгууллагатай байх юм бол тэр төрийн байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Оронд нь мэрэгжлийн хяналт гэдэг юмыг гаргаж ирэх хэрэгтэй тийм биз дээ.
тэр байгууллагын үүрэг нь юу юм бэ гэхээр одоо цахим дээр мэдээлэл гараад хүмүүс гомдол гаргаад за тэр жижигхэн хүнийг бол тэр чинь наараа бол яг сурчлагыг нь хийсэн. Тэрний цаана уул эзэн бол жижиг хүн байгаа байхгүй юу? Тэ? Манай Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх гэгдээд байгаа шиг ийм өндөр хүчтэй хүн эсвэл тийм олон зуун саяар нь зараад тэр бумын ашиг хийцэн байх магадaltaй хүн тэрний ард байхгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бол тийм юм дээр шалгаад тэгэнгүүтээ торгуулийн арга хэмжээ авцсан гэж ярьж байгаа. Тэгээ торгуулийн арга хэмжээ аваад болоо. Иргэдтэй мэдээлэх ямар ч тийм юу байхгүй. Уул нь тэр байгууллага иргэдийн цалингаар цалинжаад татвараар та нөхдийн татвараар цалинжаад ажиллаж байгаа шүү. Тэгвэл буцаагаад хэвлэл мэдээллийн албатай үсттэй. Тэр албаараа та нарт энэ цахим дээр гарсан мэдээлэлээр энэ мака гэдэг нэрийн бүтээгдэхүүн бол Монгол улсын хилээр зөвшөөрлгүй орж ирсэн байна. Тийм учраас бид нэр торгуулийн арга хэмжээ авлаа шүү. Энэ бас энэ бишээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм байна гэх. Тэр гаргасан шийдвэрээ танилцуулаад хүн иргэдтэй сэрэмжлүүлэх үүрэгтэй үсттэй. Тэгээд хамгийн инээдтэй зүйлийг ярих уу та нарт яг тодруулж асуугаарай. Би тийм мэдээлэл гаргасан. За тэр газар бол тэрнээс хойш намайг би бол зансан гэж хардж байгаа. Яагаад намайг зансан гэж хардж байгаа нэхэр сүүлд би энэ сүүлийн мэдээллийг гаргасан үе цаг үетэй зэрэгцээд намайг тэр эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга үргийг төр орлон гүйцэтгэгч гэдэг хүн бол өөрийнхөө баланкн дээр намайг шалгах гэж монополийн газарт одоо тийм бичиг өгсөн. За монополийн газраас бол намайг шалгасан. Бүхэл төрлөөр нь шалгах, цахимаар шалгаж болж шүү дээ. Одоо цахим Монгол болж байгаа болохоор тий. Тэгээд намайг бол одоо нэг тухайн тэр нэр заасан бүтээгдэхүүний сурталчилгаа хийсэн гээд 500 мянган төгрөгөөр торгох. За би тэрийг нь бол зөвшөөрсөн. Яг би ярьсан үний юм чинь ингээд ийм юм ярихаар ингээд сурталчилгаа болдгийм үү гэ тий. Тэгэхээр сурталчилгаа болсон гээд торгосон. За ийм л юм болсон. Тэгээд гэтэл биш дээ. Тэр монополийн эсрэг газараас өчигдөр тэр сэтгүүлч очиод ярилцлага авсныг нь үзсэн чинь энэ тухайн одоо энэ шүүхээр яригдж байгаа энэ бүтээгдэхүүн дээр бол иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй учраас шалгаагүй. Тийм яриа сууч тэр эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар үгүй миний эрхийг хамгаалах хамаагүй штэ. Тэр газар надад тэгэх үүрэггүй. Гэхдээ тэр газар иргэдийн эрх хэсгийг хамгаалах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах энэ Монгол улсад хууль бус юм байна уу үгүй юу гэдгийг мэдээлж явах үүрэгтэй газар үсттэй. Тэ? Энэ тэгтэл тэр газар нь ажиллаа ихгүй ингээд сууц зүгээр л сууц. Нөгөө талаас тэр хүмүүсийн тайлбар болсон. Сонсч. Тий. Одоо надад бол явахгүй. За бид нар энэ яг ямар хамааралтай өмнөлийн компани захирал юм уу? гүйцэтгэл цахилаар ажилладаг. За тэгээд Тийм үү. Би гоё мэдээ. Бэцэр уучлаар ястаа үнэхээр бүдүүлэг зан гаргаад. Нааш. За намайг юу хийсэн гэж хэлсэн тийм үү? Ямар гоё юм бэ? Намайг нөгөө нэг улсын хурлын гишүүнтэй барьцаж юу хийсэн гэж хэлсэн штэ. Нөгөө нэг миний нууц бичлэг задарсан гэдэг те. Би тэгээ тэрийг тэр тухайн үед байсан надад тусалж исэн найруулагч залуу гэж байсан юм а тэр хүн хийсэн байхаа гэж би ярьжсэн тийм үү? Тэр хүн чинь энэ. Тэр өдөр тэр нөгөө хохирсон иргэдэд туслангээ явж исэн хүн энэ баггүй юу? Тэгэд энэ хүн одоо тэр өдөр байсан хохирогч гэж ирсэн хүн одоо компанийнхаа эрхсгийг хамгаалаад энэ ч байж байна. Тэгээ яг гар утсан дээр бичсэн байх магадaltaй хамгийн өндөр магадaltaй хүн бол тэр байна гэд. Энэ компани над дээр ажиллагаа явуулаад байгаа үстэй. Тийм байгаа үстэй. Энэ залуу тэгээд би энэ залууг хардж байгаа байхгүй. Энэ надад бүр одоо ингээ харалта та нар хараа үстэй. Надад ингээ туслаад энийг яаж шалгахгүй мэдөө ингэж гэж байгаа. Энэ хүний маань миний эсрэг болгох ажлыг эдгээр хийж байгаа байхгүй юу? Гэтэл энэ хүн маань энэ гэрчин байж шүү. Амьд гэрчин байна. Одоо биш гэж дайрав да. Тэр сая өөрөө хэлэхдээ тэр нөгөө нэг уулзалтан дээр байсан хүүхд залуу мөн байжтэй тэгээд сая тэр нөгөө нэг юу шар үстэй ихч маань тэгжээ л да. Тэр бас уулзалтан дээр нь бол байсан. За тэгээд тухайн үед бол миний нөгөө нэг яг тийм одоо би энэ хүнтэй ингээ видео калдуулж байгаа тийм үү. Тэгж яагаад би өөрөө ямар ч бичлэг хийх бол боломжгүй. Тэгж яхад дуу нь маш тодор тэгээд бас гаргацтай гаргасан байсан. Тэгэхээр энийг бол зүгээр ингээд бичлэгийн доош харуу тавиад утсаараа бичсэн бичлэг байсан байхгүй юу. Тэгвэл тэр бичлэг өгсөн хүн нь тэдний захирал нь байна.
Яг захирал гэдэг хүн өөрөө юм уу? Үгүй тэр шараастай. Би захирал нэ сайн яриад л. Энэ жижиг хүн оо захирал нь хараа. Захирал гэдэг хүн нь хохирогчных нь уулзалтанд хүрээд ирсэн байдгүй. Би хохирогч гэдэг хүмүүс нь хүрээд ирсэн шүү дээ. Тэгэхээр хараа тэгээд энэ хүнийг бүтгэж тэгэнгүүт дээ шүү дээ. Одоо энэ танаа техникээр энэ хүн одоо мэдээлэл өгөөд шүү дээ. Техникийн хатлаа. За тэр хохирогч гэдэг уулзалтан дээр очисон. Тэр нь ингээд ямар ч хохирогч байхгүй шүү дээ. Тэгэхэд ингээд уулзалт зохион байгуулахаар нь очиж уулзалт тайлбарлах гэж утсан. Тэгэхээр ямар ч бодит хохирогч байгаагүй. За энд би яах гэж ирсэн бэ гэхээр манай компани энэ хүнийг иргэний хэргийн анхан шатны шүүхт нэхэмжил гаргасан биднийг бүтгээд байгаа учраас тэгээд бид нар ямар ч тэг хүүхдийн данс хаалгын идэр гэсэн тийм нэхэмжил өгөөгүй. Энэ бол яг процессынхаа дагуу явж байгаа үйл ажиллагаа байхгүй юу? За тэгээ энэ хүн үнэхээр баримттай, нотлохойтой юм бол одоо яг энэ шүүхийн 14 хоногийн хугацаа байд юм байна. Тэнд ингээд нотлохой баримтаа өгөөд тэгээ шүүх хурлын товыг гаргаж болно шүү дээ. Баримт нотлохоогүй байж бид нарыг юу хүссэн амныхаа бангаар ингэж дайраад ямар ч баримт байхгүй учраас одоо ингээд олон нийтэд ингэж өргөдүүлэх тактикаар хүүхдээ яриад ингээд байгаа байхгүй юу? Бид нар Монгол улсад нэгч капсул бүтээгдэхүүнийг хятад газраас авчираагүй. Энэ бол 100% бүтээлэг. Энэ нь болохоор шүүхтээр батлагдсан шүү дээ. Батлах баримт байхгүй учраас ингээд байна. Энэ хүн зөвхөн хүүхдтэй юм биш шүү дээ. Бид нар ч гэсэн хүүхдтэй. Манай байгууллага 15 ажилтнтай байсан. За хүргэлтийн 5 хүн байсан. За манай хүргэлтийн 25 дартай дээр нь 4 хүүхдээ тэжээдэг 18 настай 20 настай хүүхдүүдийг бүгднийг хүргэлт хийдэг байсан. Энэ хүмүүс ямар ч ажилгүй болсон. Одоо бид нар 10 хүнтэй байна гэсэн чинь дахиад 4 байхгүй болсон. За энэ яалчгүй бид нар хүргэлт зогсон компани үйл ажиллагаа зогсож байгаа болохоор хуваар маань багасж байгаа. Манай байгууллага дандаа ганц би өрх толгойсон ээжүүд ихэвчлэн байдаг. 6 хүн тийм. Хүн болгон хүүхдтэй шүү дээ. Манай байгууллагын хүмүүс ч гэсэн хүүхдтэй. Цалин мөнгө авч чадахгүй тэд нар юугаараа хүүхдэд дэжих юм бэ? 2 настай 2 настай хүүхдээ зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд зөвхөн хүүхдээ яриад бид нар ч гэсэн хүүхдээ бид нар ч гэсэн амьдрах гэж байгаа. Энд хүн амьдрахын төлөө яваад бид нар үхэхийн төлөө яваад байгаа юм уу? Тийм аимшигтэй юм ярьж болохгүй шүү дээ. Хор гэж юу гэсэн үг юм те? Ямар бүтээгдэхүүний хатлаар мэдээлэл өгч танаа бүтээгдэхүүн яг хаанаас ямар гар энэ хүмүүс бид нар уучраа ярьж байна шүү дээ. Энэ хүн болохоор бүх юмаа яриад байдаг. Бид нар ярихгүй байх гэж яахгүй шүү дээ. За би харин мэдээлэл энэ гэдэг бүтээгдэхүүн яг хаанаас гаралтай Нидерланд улсаас ирсэн бүтээгдэхүүн байгаа. Ямар ч данс хаалх мэдээлэл өгөөгүй. За би энэ процессын талаар ярихгүй. Яа тэгэхээр энэ болохоор шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаан дээр явж болохоор би мэдээлэл өгөхгүй. Бид нар ямар ч данс хаалх мэдээлэл нэхэмж өгөөгүй гэдгийг хэлэх гэж ирсэн юм аа. Энэ юун зөв ямар үр дүнтэй бүтээгдэхүүн юм бэ? Энэ нөө хөсөн юм. Ерөөсөө бүтээгдэхүүн. Би хэлсэн юм аа хэлсэн болсон. Би хэлсэн юм аа хэлсэн. Борлогдсон байгаа энэ бүтээгдэхүүн чи одоо энэ болохоор шүүхтэр гарах мэдээлэл би энэ мэдээллийг өгөхгүй боломжтой. австралиа цаг дээрээс Бач тэнд нөгөө хэрэглэсэн хүн ирсэн байна. Би хэнийг дуудаагүй шүү да. За хэрэглэсэн хүн ирсэн байна. Игчээ за танад хэрэглэгч ирсэн байна. Игчээ нааша. Тэр үнийг Энэ дугааргүй чинь танаа компани ямар хамааралтай? дугуйн эмчийн компани Open Data дээр энэ чинь ганцхан дугуйн эмчийн компани. Энэ үний компани биш. За таны биеийн байдал яг ямар байдалтай байгаа юм? нөгөө тал. Тий. Яагаад энийг одоо хэрэглэх болсон дуурхай эмчийн хэлснээс хэрэгсэн хүнд одоо ямар ялгаатай яагаад хэрэглэх болсон энэ тухайга одоо хэлье гэж бодлоо. Зөвхөн сая дуугаа тест чадахгүй хүрээд ирлээ. Үнээр дуурхай сэвгүй хоёр одоо хөрж байна. Ямар өвчин зөвөртөө зориулж байгаа юм хэрэг? Би одоо яриа. Энэ анхлж ярихдаа энэ чинь 26 тэрбумыг сэргэнэ гэж ярьсан. Хүний сэргэнэ гэдэг чинь тэгээд 100 наснаас нь хөдөлгөөн сайдлна гэсэн. Үнэхээр одоо хүний 26 сэргэгдгүй мөн гэхэд одоо хүний өвчсөн ингээд сэргэгдэг болоод хүний бие организмд явж одоо сайн за энэ дээр маш их толгой үнэмшсэн ингээд уухарч ийдсэн нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь бол цагаан үсийг одоо хар болгосон. Өөрийнхөө үсийг одоо бүр амьдрал дээр миний үс ингээд цөөхөн цагаан ингээд хар болцсон гэсэн. За энэ хооронд энэ 2-3 үгээр хэлье. Тэр Хөсгөл аймагт одоо нэг 60 гаруй насны хүн дандаа тэр тайгад одоо явдаг эмээ ургамлуудыг хэрэглэдэг хүн тэрнээ хар үсэн цайсан гэсэн. Тэгээ тэр хүн бол хэзээ ч бодлоо хэлэхгүй. Тэр хүн тэгээд биологийн хуулиас зөрчигдсөн
муу юутай болж ингээ өсгөртөр ингэж хэлээд тэгэхээр одоо ийм сайн онцгой бүтээгдэхүүн гэж байдгийн байлээ гэж дотроо бодсон учраас цагаан ус одоо юм болгох юм байна. Хоёрдугаар шалтгаан ингээд уух бодол төрсөн. Тэгээд уурхай юм шиг бол ингэж хэлсэн шүү дээ. Би өөр дээр одоо ингээ зөндөл шохоошиг нунтаг цагаан юм уусан аль нь ч үрдэн байхгүй. Жинхэнэ одоо сайныг одоо нээж оллоо. Би уншдаг, судалдаг, бичдэг. Тэгээд би энийг хамгийн түрүү нээжтэй авчихсан. Ийм учраас одоо дэлгэнгүй настай хүмүүсүүд одоо хэлэхэд маш сайн нөлөөтэй ингэж одоо хэлсэн. Хэд удаа хэрэгэлсэн? Нэг л эмч хүн өнгөж байгаа учраас би бол одоо нэлээд хэрэгэлсэн. Яагаад нэлээд хэрэглэх болсон шалтгаан нь болохоор за одоо насжилттай холбоотой тэр эсмэс чинь тийм амар сэргэхгүй баг. Тэгээд дуурхай эмч ингэсэн шүү дээ. Би өөрөө 2 жил хэрэгэлсэн. Эмч 2 жил хэрэгэлсэн чинь би одоо дор хаяад энэ одоо эсмэс нь сэргэнч юу юм насжилттай холбоотой учраас одоо ямар ч бас нэг ахиухан жил гэртээ уурчих юм байна гэж бодоод нэлээд их хэмжээгээр одоо хэрэгэлсэн. Тэгээд бас болоогүй дараа нь ингэсэн шүү дээ. За юу хүүхэд одоо өндөгч эмэгтэйчүүдээ өндөгчний үйл ажиллагааг одоо сайн сэргээдэг эрэгтэй хүмүүсүүд бидний үйл ажиллагаа төрөв учрахаа гэдэг эмчилэгдэг энэ зүйл ховорхон одоо ийм одоо бүтээгдэхүүн ингэж хэлэхээр за одоо тэр нь ч одоо яа гэм бол за ямар ч болсон би төрөвчийн 2 шалтгаанаар одоо хэрэглэх санаагаар одоо хэрэглэгдсэн. Тэгээд одоо би ер нь бол би зүйлт нь сая одоо энэ юуг үзээд үнэхээр гэртээ тест чадахгүй одоо зөв дургу хүрээд одоо хүрээд ирлээ. Би яагаад гэвэл өвдсөн зоосон одоо их настай бие организм суларсан хөгжлийн бэрхшээлтэй ийм их орой улсаар эмчигдгээр одоо тий тоглолт хийж одоо ингэж гидсээ тэжээдэг хүн байна. Энэ бол цэвэрлэл өөрчлөнгөө байна гэж миний хувийн бодол би өөрөө тэгж өгсөн. Тэгээд энэ хүүхдийг бас эвгүй байдалд оруулаад одоо 2 хүүхдийн тэгж явах ямар шалтгаан байд юм бэ? Өөр хүүхдгүй болов гэд би бүр тест чадахгүй ирсэн. За хэдэн төгрөгийн хүүхдийг эсэст нь бол энэ юу яасан би яагаад гэвэл энэ чинь зүүнхрээс уусан сэргийлэг мартас самхаас уусан сэргийлэг гэсэн чинь хүний эс хэрвээ сэргийдэг юм бол бүхэл зүйлд хамааралтай. Тэр эсмэс нь бол сэргэстэй холбоотой мэдээж тарилгааны үйл ажиллагаа сайн байна. Тэгээд хэрэгжилж явах дээрээс ямар ч үр дүн над нөлөөлөхгүй байна. Нөлөөлөхгүй байна гэдгийг би мэдээд шинжилгээ өгье. Одоо энэ шинжилгээнд явуулъя. Үр дүнгээ тооцъё гэж одоо комментэн дээр 2-3 бичээд ямар ч үр дүн гараагүй. Сүүлд нь бол одоо энэ мэдээл одоо сонсоод одоо энэ мэдээл сонсож байгаа хүнд бол бас талархсан. Энэ хүнд ямар хувийн харьцаатай аваад үнэхээр шодрох хүн гэж өөрийгөө зовоосон ийм л асуудалтай явд юм чинь шодрох хүн байна гэдэг энэ хүүхдэд өөрөвдсөн. Тэгээ сая баруун одоо ихэл төлөвөр ядууртаа том юу дарж яах гэхээр тест чадлаггүй ирсэн. Та хэдэн ширхтээ энэ гэдэг бүлтэрийг хэдэн төгрөгөөр хөдөлж авдаг байсан бэ? Одоо би яг тодорхой хэлж чадахгүй сүүлдний чи үнэ нэмсэн шүү дээ. 246-700 болсон. Эхлээд 230 гэдгээр зарж байсан. Хамгийн сүүлд нь хүн нэмэгдсэнд нь л одоо яасан. Тэ би банкнаас одоо очиод юу авчихъя. Миний банкны хуулга авчихъя гэдээ бас тэр болгон амжуулах гэж ямар ч үр дүн хөлгөө одоо би өөрийгөө хохирогч гэж тооцож байгаа. Тэгээ одоо ямар үр дүн гарч байгаа гэхээр энийг бол тодорхой шинжилүүлэх хэрэгтэй гэж бодсон. Яагаад гэвэл хүний тархилгоонд нөлөө сэргээх нь хэлий нөлөөлтөг байж магадaltaй. Яагаад гэвэл одоо улам юм хүм мартан бүр одоо юм хүм бичдэг байсан бол харьцангуйгаар алдаатай бичих жишээтэй. Бүр шал өөр буруу үйлдэлтэй өөрөө мэдэхгүй хийчих жишээд ийм үйлдэлүүд илэрсэн. Өөр ямар сөрөг нөлөөзүүд тархилгаан дээр хавдаж ийн гэсэн тэр юм уу? Тархи толгоон дээр хавдар үүсээд байна гэсэн. За тийм юм бол байхгүй. Энийг нь бол яг насжилттай холбоотой оч тэгж байгаа байж магадгүй. Тэгтээ би ингэж бодож байгаа. За шинжилгээ өгөөд энэ яг ММ-нээс болчихлаа гэж тодорхой гарах юм байхгүй. Хожим хохирлаа гэж тэрнээс одоо та хохирчтэй гэсэн магадл тогтоох юм байхгүй. Энэ хүн бол яг одоо энэ тоглолт хийж би өөрийгөө хохирогч гэж тооцож байгаа. Тэр хугацаанд нэрсэн. Нэлээд хэрэгсэн. Тэр хугацаанд жил хүртэл өгсөн шүү. 2 жил гэсэн үү? За болоо. Хаашид юу их цагаа ярьчихдгүй. За Надад бол маш олон хүмүүс ингээ холбогдсон. За хамгийн наад зах нь одоо ингээл
ураа үз миний уцыг бол шүнжин ингээд амраахгүй яаж одоо энэ арай жоох муухай. Надад маш олон хүмүүс санаа зовсон. Тэр надад санаа зовсон намайг дэмжсэн хүмүүс бүгдээрэнд нь баярлаа гэж хэлье. За саяны эмээ шиг хүмүүс ч юм уу те. За тэрнээс гадна хуулийн хүмүүс маш олон хүмүүс холбогдсон. Нөгөө даяар Монголч гэдэг лүү те. Нэг тийм байгууллагын ах нар бас надад маш их холбогдсон. Хэрвээ чамд ямар нэгэн байдлаар Тэрмүүдурак дарамтлах гэж оролдох юм бол ахийнхаа нэрийг хэлээрэй гэдэг одоо утасны дугааруудаа өгсөн хүмүүс гэдэг юм маш олон хүмүүс ингээд надад санал тавьж. За тэгэхээр хуулийн хүмүүс надтай холбогдоод, эрх зүйн чиглэлээр ажилладаг хүмүүс надтай холбогдоод энийг яг ингээд нэг нэгээрээ яваад байвал энэ үр дүнгүй юм аа. Тэ? Энэ эмээ ганцаараа би ганцаараа тэнд ингээ уусан авсан хүмүүс нэг нэгээрээ явуул энэ үр дүнгүй. Тиймээс төрийн бус байгууллага байгуулъя гэд. Энэ хохирсон иргэдийн энэ төрийн бус байгууллагыг аль биесээр байгуулъя гэдгсэн. Тэгээ бас тэр төрийн бус байгууллагыг байгуулчихаа. Тэгээд өөрийгөө тухайн бүтээгдэхүүнийг эмчилгээний бүтээгдэхүүн гэж ойлгосон байгаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдгийг мэдчихсэн бол биднэрт хамаагүй надад ч хамаагүй хэн ч хамаагүй те гол нь эмчилгээний бүтээгдэхүүн гэж ойлгоод яг тэр нөгөө уух үр дүнгуудын тэр чигээр нь байгаа гэж ойлгосон хүмүүс байх юм бол одоо цахим дээр миний хаягаар юм уу эсвэл энд би одоо шинэ дугаар авсан уучлаарай энийг цээжлж чадахгүй байгаа 69 98 61 66 гээд энэ утас руу залгах юм уу мессеж чи орхичоорой. Тэгээд би тантай буцаж холбогдоод яг та одоо бид яг энэ хэдий хүртэл ингэж үргэлжлэх юм. Би улсын хурлын гишүүн Наарагийн хэргийг жилийн өмнө ярьжсэн шүү дээ. Дараа нь Дуйлмын аавын хэрэг гэдээ ярьжсэн те. Одоо улсыг энэ ерөнхийлөгчийн зөвлөх гээд байгаа хүний хэрэг. Цаашдаа бид нарыг энэ байдлыг гэхдээ бид нар ингэж цэгцлэхгүй болвол энэ янзаараа иргэдээ ингэж олонний танил инфлюенсерүүд нь хуурал яваад ах юм уу? Одоо худалч хүнд энэ олонний танил гэж байгаа хүн болгон чинь өөрийнхөө нэрийн баг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг гаргаж ирээд заргач тэгээд энэ гэж зарж шít. Эмчилгээний утгатай гэж зарж шít. Энийг энэ улс чинь шийдэхгүй юм уу? Хятадд бол хараа юм баггүй юу? Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчилгээний чанартай гэж сурчлууд энэ хуулиар хориотой. Тэ? Тэгэхээр иргэдийн одоо за ийм байна. Тэр одоо таны шүгэл ямар нэг хариу үйл үзүүлсэн нөгөө зөвхөн ярьлаа шүү дээ энэ хугацаанд. Дуурхуугийн асуудал дээр нийгэмд мессеж өгсөн юм байна. Хоёр хүүхдийн дансыг хаацсан гэд нийгэмд гарсан шүү дээ. Тэгээ би ч гэсэн үзэл бодлоо илэрхийлсэн. Хоёр хүүхдийн дансыг яагаад хаадаг вэ гэхээр би нөгөө боловсчлуу сайтад иргэний шүүхээр мэтгэлцэжсэн болохоор мэдээд байгаа. Нэхэмжлэгчийн гомдлоор дансыг хаа. Тэрнээс л иргэний шүүх шууд данс хаадаг тийм субъект биш. Нэхэмжлэгч гомдол гаргалаа энэ хүнд биеэр тэр гомдлыг танилцуулаад 14 хоног тайлбар авна. Хэрвээ тайлбарыг өөрөө өгөхгүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзээ захирамж гаргаж болно. Гэтэл өөрийнх нь гаргаж тавьж байгаа баримтан дээр нэхэмжлэл гаргасан өдөр, захирамж гаргасан өдөр 2 хоногийн зайтай болохоор би энэ хүнийг дээрлэхэд байна. Энэ чинь бас арай хууль шүүхийн байгууллагад нөлөөлөд байна гэж үзсэн учраас үзэл бодлоо илэрхийлсэн. Та нар санаж байгаа шүгэл үлээгт нь би очиж дуурхуугийн компани дээр очиж лайв хийж ингээ гурвуулгангийн яг энэ тэнцүү ингэж лайв дуулах гэж хичээсэн. Гэтэл сая надад асуудалтай олон асуудал ус болохоор саяны захирлын асуудлаас би хит факт хэлье. Аж ахуй нэгж эхэлж байгаа бол тэр тайлан дээрээс ганц хоёр юм харуулчихлаа харуулаагүй. Мөн миний чатаар одоо маш олон хүмүүс энэ NMN-ийг авч хэрэглээд өөр данс өгсөн байна. Өөр дансаар авсан гэсэн үг байхгүй юу? Тийм үү. Хуулийн байгууллаганд за байж биш дуурхуйн ч данс биш, байгууллагын ч данс биш, өөр хүний данс гарч ирж байгаа. Чатан дээр одоо ухуул байж байгаа. Мэдээж маш олон хүний зовлон миний чатанд ирж байгаа л да. Гэхдээ хуулийн байгууллага нотлбол зохих баримтаа цуглуулаагүй бэжж шууд энэ хүнийг одоо ийм байдалтай болгож байгаа нь хүүхдийн дансыг хүртэл хааж байгаа нь үнэхээр шудраг ус гэж үзсэн учраас энд ирсэн шүү гэдгийг нийгэм маань бас ойлгоо. Дуурхуу өнөөдөр 10,000-ын тавчиг аваад 10 саяар зарна уу надад пай тамаа байхгүй. Энэ өөрөө энэ бүтээгдэхүүн чинь ийм үү хоруу хогуу гэдгийг нотлох лаборатори Монгол улсад байхгүй. Маха шинжилдэг лаборатори байдаггүй. Шээсээ шинжилдэг лаборатори байдаггүй. Ийм бижиж миний хамаатаас садан ч юм уу аваад энэ бүтээгдэхүүний чинь иймээ бидэнд хэрэгтэй зүйлийг хэрэгжилж байгаа үгүй бид нар мэдэхгүй байхгүй юу да. Тэгэхээр энэ асуудлыг нийгмээр анхаарах нь бас зөв болчиход байна. Нөгөөдөөгөөс нь хууль яг эргэтэйг шүүлжлээсэ. Яг энэ компани шалгалтаа оруулж байгаа бол нотлуулж авах баримтаа бүгдийг бүрдүүлээсэ. Миний чат би шаардлагатай гэвэл гаргаад өгч болно. Би тухайн үедээ за энэ асуудалд бол би оролцохгүй гэд хоёуланд нь байр суурь илэрхийлж исэн боловч яг өнөөдрийн байдлаар хоёр хүүхдийн дансыг хүртэл хаагаад ийм нэг дээрлэгсэн нэг муудаа дээрлэх үг шиг ийм дүр төрх гаргаж байгааг үнэндээ эргдүүцэж энд байж байгаа юм шүү.
Таныг одоо дугуй хөвчтэй ярилцж уулзж байгаа үед нь бүтээгдэхүүний талаар баримт нотлохоо их зүйл танд үзүүлчихсэн юм уу? Үзүүлэхдээ зөвхөн гайлын мэдүүлэг үзүүлж байгаа. Би гайлын мэдүүлгийг үзчихээ тоош ирхийг харж чад ойролцоогоор асар өндөр тоош ирхийг байгаа байхгүй юу? Монголчууд маш их авсан гэсэн үг. Тэгэхээр би Excel дээр наад дасны хуулгаа оруулаад яг ингээд оруулж ирсэн тоош ирхийг тэр үнийн дүнтэй тулах хэрэгтэй үстэй. Ингээ харуулчих гэсэн чи харуулахгүй гэх юм. За тэгвэл хоёулаа сэвтэй байна. Энд бас хятад нэг баримт яриа үзүүлэх боломжтой гэсэн. Би маргааш ч бодож хэрэг би тэр хоёулангаас за энэ бол ийм асуудал биш байна. Би анхаарахтаа бол эрүүл мэндтэй Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал болохоор анхаарсан шүү гэдгийг олон нийт. Гэхдээ чи тэр яг дансын чинь тэрнтэй чинь тулгаад гайлын мэдүүлэгтэй чинь тулгаад харчиж болох уу гэдэг асуултыг дуурхууд 4-5 удаа тавьсан байхгүй отхон төгс тэр лайв дээр. Тэгэхэд яг ойлгохгүй царайлаад ингээд уушгаад байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний шүүх эрүүгийн цагдаа дээр гомдол гараад явж болно. Хууль процессын дагуу ажил болно. Хуультай дүрмтэй ус. Бид нар хуулиа хүндэлж болно. Гэхдээ сая ирээд захирлан тэгж байгаа хгүй. Бид нар ямар нэгэн байдлаар хүүхдийн дансыг хаалгах гэж ингэж бид нар хаалгаагүй. Тэрийг одоо хуулийн байгууллага хаасан гэж. Тийм боломж байхгүй. Иргэний шүүх хүний дансыг зүгээр ингээд энэ мөхөд гэдэг хүний хоёр хүүхдийн дансыг хаадаг тийм байгууллага биш. Нэхэмжлэгчийн гомдлоор шүү. Нэхэмжлэгч нь одоо ямар нэгэн хамаарал бүхий гэр бүлийн хүний дасыг хаалгая гэдэг хүсэлт өгсөн байж хаалгах тийм процесс явагдана гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өөрөөсөө энд ирээд худлаа ярьж байгаа нь бас айгүй өвөөгүй үйлдэл байна л гэж. Өнөөдөр ер нь Монгол байгаа. Монгол байгаа үгүйг нь мэдэхгүй. Дуурхууд би бас ингээд уриалмаар. Чи өөрөө ёс зүйтэй, боловсралтай хүн юм бол жоохон хэв хэмжээгээ нэг цензурээ баримаар. Энэ хүн чиг хүрээд ирлээ. Яг баримтаа яриад суумаа. Яг лаборатори гэх юм бол Монгол улсд уучлаарай тийм лаборатори байхгүй шүү дээ. Үнэн биз дээ. Та нар шээсийн шинжилүүлэхэд хэдэн 7 хоног яваад ирэхээр нь ашиг сонирхолтой хөдөлгцэн баах юм боо юм бол махаа шинжилж чаддгүй шүү дээ. Тэгээ яг энэ НМ-ийг ааруул хоёрыг ингэ зэрэгтэй байд аль нь хорвоо гэдгийг мэдэх боломжтой юу? Боломжгүй зүйл واخгүй юу? Тэгэхээр Монголын шүүх яг энэ НМ-ийг хоруу хогуу юм уу гэдгийг бас яаж нотлох юм? Энэ чинь нотлуул зохих баримтаа цуглуулаагүй байна л гэж хэлээд байна. Тэгэхээр монголчууд бас энэ хүний эрхийн энэ асуудал дээрс мэдрэмжтэй эрүүл мэндийн асуудал дээр мэдрэмжтэй андараа л гэж хэлмээр. Таны шүгэл үлээгээд яг өнөөдөр амьдрал чинь яг нөхцөлөд тэр ямар болтой? Одоо яг Монголд байгаа амьдрал маань бол тэг заасан. Миний бүх данс хаагдсан. Миний гэр бүлийн данс тэр чигээрээ хаагдсан. Тэ? Тэгэхээр би одоо энэс илүү яг одоо амьдралд маань одоо энэс чинь гадна юм болж штэ. Би хятадд ажилладаг. Тэгээд одоо ирээд би 20 тонох чинь. Энэ хооронд дахиад миний тентх амьдрал дуусах байхгүй. Тэ? Тэгэхээр дуурхамж тамч та юу гэж хэлмээр вэ? Хүрээд ирээ дуурхуу хаа байна тэ? Хамгийн гол нь шүүхээр процессыг шүүхээрээ явгээ. Би энд дургуулхаагүй. Монгол улсын шүүх намайг шийдэх эрхтэй тэ? Би шүүхээрээ шийдвэрлэх үүрэгтэй. Эрүүгийн цагдаараас намайг энд дургуулхаагүй. Ганцхан энэ чинь шүүх гэвэл нь шүүхийн процесс одоо 2-3 жил болно шүү дээ. Эцсийн үр дүн гарах гэж. Энэ хооронд таны хэрэглэгчийн эрүүл мэнд сэтгэл зүй муудах юм аа. Хамгийн гол нь тийм үстэй. Хүмүүсийн эрүүл мэнд чухал шүү дээ. Би энийг яг хятадаас ярьсан. Би зүгээр хүмүүст анхааруулах гэж ярьсан. Миний зорилго ер нь тэр л байсан. Тэгэхээр таны худалдсан бүтээгдэхүүнийг аваад эм гэж аваад уусан хүмүүс те зөндөө олон сөрөг нөлөөг надад яриад байгаа байхгүй юу? Тэр хүмүүс ингээ бүгдээрээ гарч ирээ ярих гэхээр тэр эмч чинь өөрөө чамайг хам хэрэгтэн болгон шүүгээ айлгаад шүү дээ. Тэгээд надад энэ хэрэгт хамаагүй миний хүүхдүүдийн дансыг хааж байгаа нь ямар зоригтой байж болох уу? Өөрийнхөө хохирогч нарт би юу ч хийж чадсан шүү гэдгийг ойлгуулах гэсэн далд санаа байж болно шүү дээ. Би тэгж хардаж байгаа. Тэгэхээр бага насных юм биш үү? Бага насны. Тэгэхээр ямар ч одоо гүйлгээ хийдгүү насны хүүхдүүдийн дансыг хааж байгаа нь ямар гэж үж юм. Миний өөрийн чи дансыг бол аль хэзээ хаацсан. Тэгээ би тэр одоо би хүүхдтэй нээж өгсөн хадгаламжийг хаавал за яах вэ гэж ойлгож байгаа. Миний ойлгохгүй байгаа зүйл миний хүүхдүүд төрөөс өгж байгаа мөнгө байгаа шүү дээ, тэ? Тэрнийг нь хүртэл хаацсан дансыг. Хоёр дансыг хоёуланг. Шүүхээс шийдвэргаараа хаасан гэсэн үг. Шүүгчийн туслахаас нь би асуусан чинь энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хийсэн ажил байх гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэхээс нь асуусан чинь шүүгчийн шийдвэрээр л хийсэн гэсэн. Одоо тэгэхээр би хэнд нь хандаж манах биш гэдэг байгаа болохоор би хэнд нь хандаж хүүхдийнхээ дансыг нээлгэхээч мэдэхгүй байгаа. Намайг хараа ингэж байгаа. Өмгөөлөгч аваач гэд бүх хүн чи өмгөөлөгч аваа л гэдэг. Би зөндөө олон өмгөөлөгчтэй уулзсан. Энэ нийгмийн ийм өндөр асуудлыг авсан ийм хэрэг дээр би өмгөөлж чадахгүй уучлаарай гэв. Яагаад гэвэл би чиний хэрэг дээр ороод наадах чинь ингэж шүүгч нь ийм шийдвэр гаргаж байгаа учраас эн чинь цаанаасаа захиалгатай байх маш өндөр эрсдэлтэй би айж гин гэд. Намайг авах өмгөөлөгч байхгүй.
Тэгээд тэр өмгөөлөгч одоо энэ хэрэг яаж хийдэггүй гэдгийг Монголын ард түмэн харна те. Тэр өмгөөлөгч намайг өмгөөлөө ялагдвал тэр өмгөөлөгчийн карьерт айгүй том асуудал үүсэх гээд байна гэдэг. Тэгээд намайг өмгөөлөгчийн фирм ав гэж. Фирм нь надаас дугуйрхай хэмж 300 орчим сая төгрөг нэгсэн учраас дан өмгөөлөгчүүд 10% нь авдаг юм байна. Би 30 саяар авах юм байна. Ахаад дээр нь нэмээд одоо бүх дансаа хаалгацсан би ахаад 30 сая төгрөг олж иж өмгөөлөгч аавна. Фирм авал хамгийн бага фирм 40 саяас дээш. Фирмэр. Тэгэхээр одоо би яг ингээ хүмүүс надад ярьж байгаа байхгүй юу? Наа чинь хэрвээ захиалгатай бол дээрээсээ тушаал авсан хэрэг бол чи ямар ч өмгөөлөгчтэй ямар ч нотлог баримттай байгаад нэмэргүй шүү дээ. Одоо хараа л та. Өнөөдөр чинь би энэ дээр ирээд бүгдээрээ шалгаад бусад бүх компани NM-ийн бүртгэлтэй эрүүл мэндийн яамны сайтад бүртгэлтэй байгаа NM-ийн гарахад бусдыг шалгаж болж штэ. Ганцхан тухайн компани NM-ийн тэр сайтан дээр байхгүй байсан байж одоо захирлан гээд хүн ирснээр байгаа намайг худалч гээл ярьж байгаа үстэй. Тэ? Одоо энэ хятад бас хэрэлдэг юм байл шүү дээ. Үгүй хэрэггүй. Хятад байж болно. Гэхдээ энийг хятад бол эмчилгээний зорилготой гэж ашиглахыг хуулиараа хоригдсан байгаа байхгүй юу? Манай улсад бол тухайн хуулийн дээр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг хэсэг байгаа. Тэрэн дээр ганцхан энэ бүр иргэн аж ахуйн нэгж борлуулж болно гэд хуулиараа заасан байгаа болохоор эдгээр дураараа дүргээд байгаа байхгүй юу? Би шинжилгээг нь хийлгсэн болов? Бас нэг уулын стандарт шинжилгээ. Манай улсын стандарт шинжилгээ болбол байна шүү дээ, тэ. Би энэ бизнесийн салбарт урд нь 9 жил ажиллаж байгаа явсан хүн шүү дээ. Тэгэхээр тэр бол би одоо айгуул нь одоо дараа намайг нэр үндэд халдсан гэж ярих үү те. Гэхдээ би бол миний иргэн хүний өөр юм хувийн бодлоор бол би тэрийг зүгээр бэлэгдлийн чанартай гэж боддог. Хэрвээ тэр шинжилгээний газар чанартай сайн шинжилгээгээ хийдэг олон улсын стандартад нийцдэг байсан бол бид нар бүхэн шээсээ гадагшаа явуул шинжилүүлэхгүй шүү дээ. Тэ? Тийм болохоор би энэ бүтээгдэхүүнийг нь би шинжилүүлчихье. Тэ? Тэгээд би дэлгүүрээс нь очиж худалдаа авалт хийсэн чинь би хүч хэрэглээгүй шүү дээ. Тэр бичлэгэн дээр байгаа үстэй танаас сэтгүүлч явуулсан шүү дээ. Тэгсэн чинь намайг шууд хүч хэрэглэж худалдаа авалт хийсэн гэд цагдаа дуутчихсан. Би энэ хэрэгтээ ямар нэг байдлаар оролцвол байнга цагдаа. Би худалдаж авчиж болохгүй, тэ энэ талаар ярьж болохгүй, одоо хэрэглэж болохгүй. Монгол улсад ганцхан би ингэж болохгүй байгаа юм. Хэрэглэжсэн нөгөө сөрөг нөлөө үзүүлсэн болсон шүү дээ тийм. Энэ бол ямар нөлөө үзүүлсэн гэдэг зүйлийг одоо нийгэмд гаргаж тавьснараа ийхүү одоо тансаа хаалгаж ийн, эрхээ зөрчүүлж ийн. Тэгэхээр одоо хүмүүс үннийг илчлэхээс айх уу? Одоо энэ шүгэл үлээх гэдэг бол их чухал асуудал байгаа шүү дээ. Хүмүүс одоо энэ дээрс шантархаар байна шүү дээ. Таны жишээг харъя. Би өчигдөр шантарсан шүү дээ. Шүүхийн шийдвэрээ авахтлаа. Би яг өөртөө гардаж автлаа байвал итгэжсэн байхгүй юу? Аль бисний шийдвэр автлаа. Арайч миний хүүхдүүдийн дансыг хаахгүй. За миний дансыг хааж болно. Хуулийн дээр заалт байгаа юм чи. Миний хүүхдүүдийн дансыг хаах ямар ч үнц байхгүй гэд бодцоод яг очоод авсан чи шүүхийн шийдвэр гарч. Тэгээд сэтгүүлч отхон гээгч таарад яг тэрийг нөгөө баримтжуулж аваа. Тэгээд би үнэхээр шантарсан. Би ахиж хиймээргүй санагц. Гэтэл яг тэрний дараа маш олон онлайн дээр намайг дэмжсэн. Одоо хараа л да. Бид нэг дэмжиж байна. Энэ зөндөө олон сэтгүүлч, зөндөө олон зураглаач намайг дэмжиж ирсэн байж тээ. Бид нэг ингээ хүчгүйгээ хамгаалж чадчихээн. Тэнд ингээд сэтгүүлч бишээсэн хүмүүс ирж байна. Би энд баярлж байна. Тэгэхээр би бол улам за би энийг бол цааш нь хийн ярина. Би намайг одоо шорон тосонд би ярьж болно өстэй тий. Бид хөрч ч магаал тэд нар нэгж гин өөртөө ч бас дуулаагаа нэгсэн. Ямар сөрөг нөлөө үзүүлсэн гэж байна. Өөртөө ч холбогдсон гэж ярьжсэн шүү дээ. Холбогдсон. Би сүүлийн үед болж байгаа нөгөө энэ маш их үйл явдал болоод байгаа болохоор зарим зүйлээ мартцсан байна гэж нөгөө хохирогч нар бол маш их холбогдсон. Ганцаараа амьдардаг настай хүн байсан. Тэгэл нөгөө юмаа мартаж санаадсан учраас би зөнгөрлөөс хамгаалж энийг уус юм аа гэж уйлаад ярьж байгаа хүмүүс зөндөө байна. Тэр хөгжлийн бэрхшээлтэй тий хамгийн гол нь энэ 26 тэрбум эсийг эмчилдэг гэхээр нөгөө бөөрөндөө элгэндээ уушгиндаа хөл гарандаа тусд нь юм авах шаардлагагүй болоод нэг эмээр бүгдийг нь уугаад эмчилчих юм байна гэдэг ойлголт мас төрчөөд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс нөгөө манай амьдрал хэцүү л байж тээ. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал бүр хэцүү байгаа нь угаасаа энэ нууц биш тийм үү. Тэгэхээр тэр хүмүүсийн сонголт юу болоод байна гэхээр олон төрлийн юм ууж яхаар ганцхан энийг уучий гэд тэрийгээ нөгөө группийн мөнгөөр авчин. Тэгээд яг өөрийнхөө өвчнөд уух ёстой юмаа уухгүй хайчаар өвчин улам хүндэрчээд байгаа байхгүй юу. Тэгээд явж чадахгүй, ярьж чадахгүй. Тэгээд тэр ахын бүр бичлэг нь надад бүр эхнэр нэг явуулж байгаа байхгүй юу. Би нөхрөө ингээд нөгөө 26 тэрбум эсийн эмчилдэг гэхээр би аваад өгсөн юм аа мэдээ гэд. Одоо миний нөхөр ингээд хандах газар хаахгүй нарандаа залбираа сууж ийн гэдэг ингээд нөгөө хүн ингэж байгаа тийм бичлэг над руу явуулж байна. Тэгээд тийм юмнуудыг харчаад тийм юмнуудыг харчаад би зүгээр л дууга өнгөрүүл айгүй хэцүү байгаа байхгүй юу. Тэгээд би
миний дансыг хаагаад миний намайг одоо ингээд хинч биш болгоод одоо баг ингээд хэрэгтэн болохгүй үзэж байгаа хүмүүс бол тэдгээр хүмүүсийг тийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бол нэрээ яаж л бол яаж чадах юм бэ? Эм бүтээгдэхүүнийг одоо хянах шалгах зүйл байхгүй учраас нэгэнгээр Монголд бол маш их бизнес явдаг болчихсон тийм. Тий. Хараа уг нь бол манай нэг хэсэг ингээ хуулийг амар эсэргүүцсэн. Би бол тэр хуулийг айгүй зөв хууль гэж боддог байхгүй юу? Эмчтэй үзүүлээд эмийн сангаас авах хэрэгтэй гэдэг нэг хууль байгаа шүү дээ, тий. Тэрийг бид нэр ягштал барих хэрэгтэй. Яг тэгэхээр бид нар энэ онлайн гэдэг бол Facebook гэдэг бол тэр цэцмаа ингээд нөгөө залин хийхэд зориулсан угаасаа саарл бүс олон улсад та нар НМ-ийг ингээд Европод эмийн санд байхгүй мөртлөө онлайн дээрээс нь авч болж яана гэдэг байгаа үстэй. Тэгэхээр эн чинь нөгөө туршилт хийхэд зориулсан ийм олон улсын саарл бүс гэж явдаг байхгүй хүмүүсээ. Тэгэхээр та нар бид нар иргэд юун дээр гол анхаарах хэрэгтэй вэ гэвэл эмчтэй үзүүдэд бичгээ аваад эмийн сангаасаа зүгээр юмаа аваад сурчхаа тий. Энэ л таны эрүүл мэнд амь насыг хамгаална. Тэрнээс надаас битгий аав, олонний танилуудаасаа битгий аав, эмчийнхээ гар дээрээс битгий аав. Эмч бол хууль бус бүтээгдэхүүнийг зардаг гэдэг баримт надад маш их байгаа. Одоо ингээд ийм хэрэгүүд гарангууд надад энд гарч байгаа юм гэвэл нь маш олон хүмүүс би ийм юм авсан, энийг яах вэ гэд ингээд тусламж гуйж байгаа байхгүй юу? Шалгаад үзэхээр бүгд хууль бус. Гэхдээ би эхний эргээ ярьж дуусаагүй ээжж одоо дараагийн эргээ яриад ахаар бас айгүй хэцүү болоод байгаа юм л да. Гэхдээ би бол үргэлж ярих болно. Би өчигдөр надад дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ингээд отгон төгслөөч гэдэг юм уу те ингээд маш олон хүмүүс ингээд дэмжиж бусад хүмүүсээ дэмжихэд уриалсан гэд энэ чинь нөлөөлж штэ те. Тэгээ та нар энд ирсэн бүх хүмүүст бас баярлалаа, сэтгүүлчдээ баярлалаа. Тэ. Шүүхийн шийдвэр нь юу гэж гарсан бэ? Шүүхийн шийдвэр нь намайг нэр хүндэд халдсан гэсэн. Тухайн компани нэр хүндийг халдсан журмаараа буцаагаад сэргээ гэсэн. Тэгэхээр би анханасаа болоод энэ бүтээгдэхүүн 26 тэрбум эсийг эмчлэхгүй гэж ярьсан учраас би энэ бүтээгдэхүүн бол одоо шүүгчийн захирамжаар бол 26 тэрбум эсийг эмчлэх юм байна гэдэг залруулга видео гаргах хэрэгтэй болсон. Эмэгтэй хүний сарын тэмдэг, эрэгтэй хүний төрөв булчирхай өвчин, настай хүмүүсийн зүнэгрэл тэр нөгөө уугаад нөгөө хүүхдтэй болж чадахгүйсэн бүр үр шилжүүлэн суулгах гэсэн хүмүүс энийг уугаад хүүхдтэй болж чадахгүй гэж би хэлсэн шүү дээ, тэ. Тэгэхээр энэ бүхнийг яг эсрэгээр нь хүүхдтэй болж болох юм бэ гэж одоо би ярих болж байгаа. Тэ? Шүүгчийн захирамжлал тийм. Тэгэхээр энэ бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Тэгэхээр би хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хязгаарч тийм нөхцөл үйлчлэл үзүүлэх боломжгүй байхгүй. Шүүхийн шийдвэрийн улмаас одоо та ямар одоо хариуцлага хүлээхээр давж заалтгүй энэ шийдвэртэй. Би одоо мэдэхгүй ш намайг өмгөөлөх байхгүй юм чоо. Ямар ч хэсэн би шүүхэд бол байдлаар шүүхийн шийдвэрийн захирамж юм билий. Би тэрийг зүгээр өөрөөс нь сошиал дээрээс харсан. Тэгээд Эмүхбатын хувьд би зүгээр баярлаад байгаа ганц юм нь манад олонний танил болохоор ингээд байр рекламддаг тий. Тэгээд зайлалдаг. Тэгээд янз бүрийн рекламдаад ингээд ашиг олох зорилгоор олон нийтийн сүлжээг ашигладаг нь маш буруу. Зүгээр тэрнээс л хараа таавчиг маавчиг эд бараа материалаа зараад тэр бол ажлаа хийгээ явж байна. И 3 саяулаа ижиж эрүүл мэндтэй холбоотой асуудлаар битгий сийгаад чийл гэж би бас өрөөлмөр байгаа. Тэгээ яг тэр асуудлаар яриад байгаа байхгүй юу? Өөрөө болохоор бас яг хүмүүс мушигтаа тэгээд байгаа шүү дээ. Өөрөө эн чинь ийм бүтээгдэхүүн. Эн чинь тийм ихээр зараад ашиг болоод байгаа юм бас байдгүй юм билээ шүү дээ. Гэтэ зүгээр яг одоо өмөрмөр байгаа сэтгэл зүйн юу гэхээр хитрхи дээрлэхэд байгаа байхгүй юу? Хаас энэ төрлийн бүтээгдэхүүн зардаг гэсэн. Яг энэ төрлийн бүтээгдэхүүн зардаг. Би ер нь бол зөндөө л хэлж байгаа те. Монгол хэрвээ би чи хятад амьдарч байна шүү дээ. Одоо Таиландд амьдарч байна. Одоо нөгөө ажлынхаа онцлогоос шалтгаалаад тэгэхээр монголчууд нь эмч нь ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх гэж ард түмний итгэж байгаа ийм эмч нь тэ улсын хурлын гишүүн нь олонний танил одууд нь иргэдээ хуурж залилдгүй болвол би тэндээс газрын хаанаас холоос явуулаад өгье гэж хэлэхээр шаардлага байхгүй тийм үстэй. Хэн нэгэн хүн өвчин тусад хажуунаа байгаа тэр чанартай сайн бүтээгдэхүүнээ л авна үстэй тэ. Тэгэхээр хэрвээ иргэдийгээ ингээд тэр нь залилдгүй бол би тэгээд ашиг олдгүй шүү дээ. Тобоо дээр хүнээр нь захиалаад авах уу тэгээд тэндээс нь энэ хүртээ өөрөөсөө төлбөрөө төлжгөөл гэдэг те. Тэр чинь надад нэг тийм ашиг юм байхгүй. За баярлалаа. За бүгдээрээ маш